Монгол Улсын их хурлын 26 гишүүн санаачилж Монгол Улсын хяналт шалгалтын төр хороо байгуулах тухай Улсын хурлын тогтоолын төслийг өргөн барьж байна. Энэ хяналт шалгалтын төр хороо өнөөдөр хил боомтууд дээр үүссэн нөхцөл байдал Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх түүнчлэн төрийн болон хувийн уул уурхаануудын үйл ажиллагаа, тээвэр логистикийн үйл ажиллагааг өнөөдөр шалгаж Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэхэд учирч болзошгүй эрсдлүүд түүнчлэн хүнд сурталлын асуудал, хил гайлын байгууллагуудын ажлын уялдаа холбоо, сахилга хариуцлага зэрэг өнөөдөр Монгол Улсын хил боомт дээр үүсэж байгаа нөхцөл байдлыг Улсын хурлаас хяналт шалгалтын төр хороо байгуулж шалгаж шийдвэрлэх ийм шаардлага үүссэний дагуу өнөөдөр Улсын хурлд хяналт шалгалтын төр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн барьсан. Мөн түүнчлэн энэ хяналт шалгалт төр хороо чөлөөт бүсийн асуудлыг бас авч үзнэ. Өнөөдөр Монгол улсад чөлөөт бүсийн тухай хууль батлагдаж чөлөөт бүсийн эрх зүйн орчин бүрдүүлсэн боловч өнөөдөр чөлөөт бүсийн асуудал өнөөдөр хуулийн үүргээ биелүүлэхгүй байгаа ямар шалтгаан нөхцөл, ямар орчин байгаа вэ гэдгийг бас зайлшгүй шалгаж дүгнэлт гаргах ийм шаардлагатай байгаамаа. Түүнчлэн өнөөдөр замын үед болон бусад боомтууд дээр ачаа тээврийн хэрэгслийн бөөгнөрл үүсэж тээврийн хэрэгслүүдийн үн өсөж байгаа энэ шалтгаан нөхцөл үү юм бэ? Түүнчлэн хил боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд ямар хууль эрх зүйн орчин, хүн хүчний зохион байгуулалтын асуудлыг яаж авч үзэх юм гэдэг ийм олон асуудал байна. Түүнчлэн өнөөдөр экспортын бараа бүтээгдэхүүнийг тээвэрлж байгаа тээврийн компаниуд, тэн дээр ажиллаж байгаа төрийн байгууллагууд, засгийн газрын бүрэн эрх төлөөлөгчийн газар, боомтын захиргаа зэрэг ийм хэдий олон байгууллага байдаг боловч энэ дотроо уялдаа холбоогүй, зарим талаар иргэдийг чирэгдүүлдэг, авилгал хээл хахуулын сүлжээ бий болсон ийм асуудал үүсэж байгаад иргэд их шүүмжлэлтэй байна. Түүнчлэн гайлын байгууллагаас удаа дараа бүрдүүлэхгүй экспортын бүтээгдэхүүн гаргасан тухай асуудал гарч өнөөдөр олон хүмүүсүүдийг хууль хүчний байгуул холбогдуулан шалгаж байгаа. Энэ асуудлууд дээр дүгнэлт хийж, энэнийг шалган тогтоож, Монгол улсын экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, түүнчлэн бараа бүтээгдэхүүний импортын эргэлтийг нэмэгдүүлж байж өнөөдөр бараа бүтээгдэхүүний хомсдолыг арилгах, үнийн хөөрөгдлийг буулгах ийм зайлшгүй шаардлага байгаа учраас энэ төр хороо яаралтай энэ асуудлыг шалгаж шийдвэрлэж холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж Монгол улсын засгийн газар болон төрийн холбогдох байгууллагуудад чиглэл өгж ажиллах нь өнөөдөр Монгол улсын эрх ашиг, Монголын эдийн засгийг сайжруулах ийм шаардлагын үүднээс бид өнөөдрийн тогтоолын төсөл өргөн барьлаа.